Самцана нэвлэн сургууль зуршлын төгс эрхлэн дэлгэж буй ижүүгийн бодлого болон бодолтод за ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт Мети Аксан буюу курс 2-ийнх нь бодлого 92 гэсэн бодлого байна. 8.8 язгаар дарууран аятай комплекс тогтчод тэнгүүтээ нийтлэлийн хэлбэрний болгоо яриач юм тий. За комплекс яа тий. Бид нар болохоор уулын ингэж хийдэг тий. Ийшээгээ x-тэй ийшээгээ y-тэй нэгжүүд нь болохоор яхаа x 1 2 3 гэдээ явдаг. Y-ийн болохоор бас 1 2 3 гэдээ явдаг тий. Тэгсэн чинь одоо энэ дэр хийхдээ болохоор яаж байгаа гэхээр x-ийг болохоор нэгж нь нэгээр нь аваад y-ийг болохоор нэгжийг нь a-аар авчин тийм үү. A гэдэг нь болохоор үлээ 6 дахь хасах нэгтэй нэг комплекс тооны нэгж хуурмаг юм яваад байгаа тий. Одоо би тэгэхээр энэ дэр яхаа за энэ зэг гэдэг хатаад үзчих юм бол энэ болохоор x 1 y нь 2 болохоор энэ бол одоо яа тий. Нэг дээр нэмэх нь 2 шиг a гэсэн тийм координат тахгүй. Энэ зэг байна гэдэг ч юм уу. За ингээд комплекс тоо байлаа гэхээр тэгэл яг a дээр нэг b a хийч тий. Тэгэхээр x нь энэ дээр a координат, y нь энэ дээр b координат дээр нэрийн огтлцол дээр энэ цэгийг тийм үү. Ингэж хатгаар a дээр нэг b a гэж явчихж байгаа. Тэгвэл болохоор ерөөсөө энэ урт хэд чинь юу юм бэ гэхээр өө ийшээгээ a штэ ийшээгээ b штэ үстэй. A урттай b урттай юм гурвалжин гэхээр шууд нэг координат юм бишээ хэдүүлээ. Пифагорын теоремор тий. Энэ бол изурдар a квадрат дээр нэг b квадрат урттай болчих штэ гэж. Энэ урт буюу энийг юм болохоор нэг r гэсэн хэлээд байгаа. Радиус абсолют хэмжээнд байхгүй тий. A квадрат нэг b квадрат агаад. За эндээсээ тэгвэл r-ыг ялгаад тавьчих л та. Тэгээ a квадрат нэг b квадратыг ялгаад тавьчих л та. Тэгэх юм бол энэ дэр юу хэлдэг юм? A квах нь изурдар a квадрат нэг b квадрат. Нэмэх нь b квах нь изурдар a квадрат нэг b квадрат. Тэгээд a-тай гэж тавьчих л. Энэ чинь юу юм гэхээр чинь над зүгээр нэг косинус юм биш байхгүй. Тэ? Энд доор гарч ирж байгаа энэ үнцгийг болохоор аргументийн үнц гэж хэлээ да. P гэж тавьчихтай. Тийм бол энэ косинус p гэдэг чинь өөрөө нөгөө косинус чинь налсныгаа гипноз аваа шүү дээ. Тэгэхээр энэ косинус p явж байгаа байхгүй. Энд дэр болохоор b квах нь энэ гэдэг чинь болохоор синус p тий. B чинь эсэргийгээ тийм үү синус чинь эсэргийгээ нөгөө гипноз авахаар энэ синус юм байна. Ерөөсөө a дээр нэг b a гэдэг ийм комплекс тоо байсан чинь энийг болохоор радиусыг нь гаргаж агаад косинус p дээр нэг i синус p гэж хэлсэн юм биш үү гэж. Энэ бол ерөөс нөгөө тэр төлөлийн хэлбэр гэдэг байгаа хэлбэр. Тэгээ энэ дэр болохоор бас дахиад нэмээд нэг ийм бичиглэл болж байгаа. R y-ийн ip гэдэг. Энэ болохоор зэргээр бичиж байгаа. Y гэдэг маань нөгөө нэг юу гэдэг юм бэ? Натурал логарифм y гэдэг нь шүү дээ. Тэрний y таахгүй нэг 2.7-тай баахан тоогдсон шүү дээ. Тэр тоог болохоор ip ийм зэрэгтэй гэргээ бичиж юм бол тоонуудыг координат нь үржиж хуахад л хамаагүй амрах болчихно. За өөр дахиад нэмээд нэг юм ярих хэрэгтэй болохоор юу вэ? Одоо a дээр нэг b i c дээр нэг d i гэдэг тавьчихо тий. Нэг болохоор би хаалцадлаад үржиж болно. Үржихдээ тэгээд i квадратыг хасны гарын шүү гэдгийг бодож аваад үржиж болно. Аль эсвэл болохоор саяхан шиг одоо r нэгтэй тий. R нэгтэй косинус p1 синус p1-ээр тавьчихо. I-тайгаа авах хэрэгтэй тий энэ дээр. Нөгөө тог нь болохоор шууд r2-тай косинус p2 нэмэх нь i синус p2-тай тавьчих. Энэ хоёрыг болохоор шууд r-уудыг нь хооронд нь авч үржээд энэ зэргүүдийг нь хооронд нь аваад үржиж болно. Бас л хаалцлаа заваа юм. Тэгжээснээс ерөөсөө r1 y-ийн ip1 гэрнэ тий. r2 y-ийн ip2-оор нь тавьчих юм бол r1 r2-ыг нь үржлээ. Нэг тоо гараад ирлээ. Y-ийн гэдэг чинь зэрэг шүү дээ. A-гийн n зэрэг үржид нь A-гийн m зэрэг гэж үржихэр чи яа дээ. A-гийн n дээр нэмэх нь m зэрэг болно. A-гийн n-ийн m гэх юм бол A-гийн n-ийг үржид нь m болно тий. Энд дээр одоо Y-гийн i гэснээр p1 дээр нэмэх p2 гэж орно нэмчин гэсэн үг. Одоо комплекс тоо зэрэг дэвшүүлээд бол A дээр нэмэх p i гэсэн юм болохоор x гэж зэрэг дэвшүүлжээ. Тэгэхээр яах юм? Бас л R1 Y-гийн i p1 гэж хагаад x зэрэг дэвшүүллээ. Нөгөө R1 маань болохоор x зэрэгтэй боллоо. Y-гийн одоо энэ дээдлийнх нь энэ дөрмөр те одоо болохоор үржин гэсэн. Y-гийн a гэснээр p1-ийг үржид нь x-тэй орно. Энэ дээр болохоор нэмэхээр мэдчих тийм үү. За тэгснээ одоо зэрэг тарин хуваах дээр болохоор нэг юм асуудал гарч ирнэ. Язгуур аавна гэсэн үг тийм үү. Язгуур дор комплекс тоо гэж. A дээр хүн b i те нэг юм m зэргийн язгуур авлаа гэж бодож юм бол энийг бид ингэж хэлэх гээд байгаа. M зэргийн язгуур дор за юу лээ? Нөгөө r-ыг нь ялгаж хагаад косинус синустай нэг тригонометри хэлбэртэлж болж байгаа тийм үү синус p-тэй. Аль эсвэл болохоор нөгөө зэрэгтэй төлөлт R Y-ийн IP-тэй тавьчих болно гэсэн үг тийм үү. За тэгвэл энэ косинус синус гэдэг чинь өөртөө 2p үетэй гэдэг нь шүү дээ. Косинус яа тийм 30 градус гэдэг бол ерөөсөө косинус 30 дээрээ дахиад 360-аар нэм 390 градус ч юм уу. Эсвэл дахиад 360-аар нэм ч юм уу тий. Тэр юмнууд болохоор бүгд адилхан тоонод гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ дэр бид нар болохоор шууд энэ m-ийг уул нь бол яа тийм m-ийн дор a-гийн n зэрэг байна гэдэг бол энэ бол зүгээр хуваах үйлдэлтэй. A-гийн n-ийг хуваах нь m болно аахгүй. Энэ ч нөөрөө m зэрэг ин язгуураа гэдэг чинь бидний a-гийн n-ийг нэг хуваах нь m зэрэг гэсэн үг шүү дээ. Тэгээ түрүүн болохоор нэг задлахтаа шууд үржиж юм байна гэдэг нь
А-гийн n-ийг ухааны имээр гараад ирэх байхгүй. Тэгс чинь энэ дэр болохоор 2p үйтэй гэдгээс хамаарат яхаа m зэргийн язгуур авах юм бол m зэргийн шийд гарна гэдэг юм. Бидүүлээ. Зүгээр 4 хүчгүй. 4-өөс язгуур авлаа. Тэгэх юм болохоор зүгээр 2 л гарна шүү дээ. Тэгэл болоо. Тэгсэн чинь комплекс тоон дээр болохоор 4-өөс язгуур авлаа. Гэтэ комплекс шүү. Комплекс тоон дээр ажиллаж байгаа шүү гэж бодохоор болохоор энэ дэр асуухтаа тэгж асуудаг байхгүй юу? Ямар тог квадрат хвшүүл юм бол 4 гарах юм бэ гэж асуугаад. Тэгвэл 2 ч хийж болно, хас 2 ч хийж болно шүү дээ. Тэгэхээр энэ дэр болохоор 2 шийдтэй. Бид нар бодит тоон дээр ажиллаж байгаа болохоор хас 2-ыг шийд гэж авахгүй шүү дээ. Комплекс тоон дээр болохоор 2 хас 2-ыг хоёулын шийдлэлд авчна гэж. Тэгэхээр би одоо энэ дэр хариг өмчтэй түүлэх юм. R-аас бас m зэргийн язгуур авах ба тий. За R-аас m зэргийн язгуур авчи. Өгчдөг нь гэстэй космос p-г болохоор бид нэмэх нь 2p авах гэдэг байхгүй юу? 2p үйтэй байх хэрэгтэй. Тэрийг m-д нь байна гэж. Нэмэх нь i sinus гэж хагаад p дээр нэмэх нь 2pk бахан m гэж. Энэ дээр наалтчихгүй. Энэ дээр наалтчихгүй тий. Ингэж тэгээ хэдэн зэргийн язгуур авсан, m зэргийн язгуур авсан бол m шиг хариу гарч ирнэ гэж бодох хэрэгтэй гэж. За, иймэрхүү юмд мэдчих хэрэгтэй гэж оръё. 8-8 язгуур дээр 3i. Энийг болохоор төлөв хэлбэрт мөчим бол ийм болно гэдэг. За, шууд нөгөө a дээр нөхөн b явах юм бол юу гэдүүлээ? A квадрат дээр нөхөн b квадрат. Pythagorean theorem гэдэг ба тий. Энийг нэрлэж хагаад a гух нь ийм болгоод нөхөн i b гух нь ийм болгоод тэгвэл энэ нэрийг cosine b sin b гэж бичиж болно гэсэн чинь тий. Одоо энэ дээр төлөвлөхөр надад a-гийн оронд 8 байна. Тэгвэл 8-ийн квадратыг тавьчих. B-ийн оронд болохоор 8 язгуур дээр 3 байна. Энийхэн төлөв квадратыг тавьчих. Тэрнээс нь язгуурыг тавьчих тий. Тэгэхээр язгуур дээр 8-8-ийн 64. Нөгөөх нь нэмдэгнэстэй 8-8-ийн 64 үжид нь язгуур дээр 3-3-аас язгуураас гарлаа. 3-тай боллоо. Энэ чинь язгуур дээр 64 үжид нь 4 юм биш үү? Язгуураас 256 гэдэг 16 гараад ирэх байх гэж бодож байна. За тэгвэл болохоор халтас 16 гаргаж болох юм байна тий. Тэгэхээр одоо 8 дээр нэмэх нь 8 язгуур дээр 3i гэдэг чинь 16-ыг наалнаас гарлаа. 2-ны 1 нэмэх нь i язгуур дээр 3-ыг ухаан 2 болчих шүү дээ. Энэ чинь өөрөө юу вэ? Энэ хоёр өнцгүүдтэй хоёулаа адилхан өнцгтэй байх хэрэгтэй шүү. Энэ дээр нь болохоор 135-ыг тавиад энэ дээр нь болохоор 25-ыг тавьж болохгүй гэсэн үг. Тэгээ хоёулын дээр нь адилхан өнцгтэй байх хэрэгтэй. Би болохоор яг косинус нь 2-ны 1 болдог. Тэгснээр тэр өнцөг дээрээ дахиад синус нь язгуур дээр 3-ыг ухаан 2 болдог өнцгөд чийдیں۔ 60 градустай. Косинус 60 дээр 2-ны 1 гараад ирнэ. Косинус биш. Синус нь тий. Синус 60 дээр болохоор язгуур дээр 3-ыг ухаан 2 гараад ирнэ. Тэгэхээр энийг 16-г ялгаснаа би энэ дээр косинус 60 градус нэмэх нь i sinus 60 градус гэж тавьж болно. P гэдэг чинь 360 чинь бид бол нэр косинус p гэх нь 3 гэсэн үг тий. Ингээд i sinus p гэх нь 3 гэж тавина. Гэхдээ энэ m нь бол 16 юм байна. Энэ o p бол 3 юм байна гэж тавьчих. За хоёртон гэснээр z-ийн 4 зэрэг нь интэйгээ тэнцэж тий. За энэ тотын маань z-ийн 4 зэрэг тэнцэж. Тэгэх юм бол z-үүд ямар юм гарч ирэх вэ? Тэгэхээр одоо z-ийн 4-ийн зэрэг тэнцүү 8 дээр нэмэх 8 язгуур дээр 3i гэснээр энийг би сая 16-г ялгангуудаа косинус p гэх нь 3-аар нэмэх нь i sinus p гэх нь 3-аар болгоцсон тийм үү. За тэрнээс 4 зэргийн язгуурыг авлаа гэх юм бол одоо z чинь бол яаж гарч ирэх юм? 16-аас 4 зэргийн язгуур авлаа 2 гараад ирнэ тий. 2-ийн 4, 4-4-ийн 16 гэж 2-ийн 4 зэрэг явж байгаа юм чинь тийм үү. Тэнцүү 2-ийн 4 зэрэг тэгээ хаалттай юм байж байгаа юм чинь. За 2 нь гараад ирэх юм байна. Тэгснээр өнцөг нь болохоор гэвэл би сая энэ дээр хуваая гэсэн шүү дээ. Энэ дээр тий. Эмд нь хувааж байгаа тийм үү. Хэдэн зэргийн язгуур авч байгаа тэнд нь хувааж байгаа. Энэ дээр косинус болохоор p гэх нь 3 байсан юмар p гэх нь 3-аар дахиад 4-т нь хуваагаад 12-т хуваачна гэсэн үг тий. Нэмгэн i sinus p гэх нь 12-тай. Ийм хариу гарч болно. За өөр гэснээ 2 гээд косинус одоо энэ дээр дахиад нөгөө юу 2p үе нэмэх хэрэгтэй гэсэн. p гэх нь 3 нэмэх нь 2p гэж нэмж яагаад баахан 4. Нэмэх нь i sinus p гэх баахан 3 нэмэх нь 2p баахан 4 гээд дахиад 2 шиг юм гарч ирэх хэрэгтэй тийм үү? Харъя. 4 шийдэг юм шиг үсгээр ийм 4 шийд гарч ирж байгаа юм байна. Тэгээд ингээд харсан чинь болохоор энэ дэр ингэсэн байхгүй. За 4 шийд байна нийтдээ. Тэнгүүтээ өнцгийг нь баг дараалалаар нь бичих юм бол z-ийн z2 z3 z4 гэж. Энэ дэр болохоор z-ийн z2 z3 z4 гээд яхаа өсөх дараалалаар нь бичих юм бол гэж тавьсан байна. Тэгэхээр энэ болохоор ер нь z1-ийг энийг z2-ны энийг z3-ны энийг z4 гэж тавьчих. Энийг өөрөө тэгээд 6-д үзэх юм бол юм байхгүй юу? За 2 гэдэг чинь 2 ядуустай шулган юм байна тий. Тэгээд өнцөг нь болохоор энэ дэр одоо пик бах нь 12-тэй нэг үзэг. За тэрэн дээрээ дахиад 90 градус нэмсэн байгаа бол пик бах нь билээ 7 пик бах нь 12 бол энэ дээр гарч ирнэ нэ. Тэгээд дахиад 13 пик бах нь 12 бол ийшээ гарч ирнэ. Нөгөөх нь 19 пик бах нь 12 бол ийшээ гарч ирнэ. Тэгээд энэ бол z1 тоо гэсэн үг тий. Энэ бол z2, энэ бол z3, энэ бол z4 гэдэг. Ийм дөрвөн шийд гарч ирэх юм байна. Тэгсэн чинь одоо юу аргумент z1, z2, z3, z4 хуваацсан юм байна тий. Энэ тооны аргумент нийт байхгүй. Энэ тооны өнцөг нийт вэ. Эхлээд энийгээ бодож олцоод тэр тооны өнцгийг нь асууад байгаа. Тэгвэл би энэ дээр одоо яах юм? Одоо z1, z2, z3 хуваахан z4 гэдээ бичээд үсгээр одоо энийг нь хийчихвэл хамгийн амар байхгүй юу? Эдгийг нь авч харах юм. Дээдл дээр 2 2 2 гээд 2-ын 3 зэрэг байгаа юм байна. Өнцөг нь болохоор y-ийн a гэснээр p-г ухаан 12.
Тэр нь юу юм? 1 ширхэг байгаа юм байна, 7 ширхэг байгаа юм байна, 13 ширхэг байгаа юм байна юм шүү. Тэ халтан гаргаж байгаа юм бол доотлол нь болохоор 2 гэснээр Z төрөвчин Y-ийн I 19-ийг байх нь 12 pt юу. Тэ? Тэгээд яг л энэ ч болохоор доор байгаа бол хасах зэрэг л болчих шүү дээ тийм үү? Энийг 2-тэй энтэй дараа ичим бол зүгээр 4-ийн тавлаа. Тэгснэ Y-ийн IP хуваах нь 12. Тэгээд нийтээр 7 13 гэхээр 21 үү. Хасдаг нь тэгэл 19 гэдэг байна шүү дээ. Тэгэхээр 2 боллоо. Энэ 12-тэй дараа ичээд гэх юм бол 4 Y-ийн IP хуваах нь 6 болж байна уу. Тэ? Энэ тооны чинь тэгээд өнцгөн гэхээр над чинь буцаал яхих дахиад ингэ бичиж байгаа ш. 4 шиг юм. Косинус π хуваах нь 6 нэмэх нь I синус π хуваах нь 6 гэж бичиж байгаа ш. Тэгээ одоо энэ дээр тэгвэл аргументийг ингээд асуух юм бол энэ дээр бол π хуваах нь 6 юм байна. R чинь 6 юм байна гэдэг чи. За дахиад нэг болохоор W гэж байгаа нэг юм тавьчаад энэний шийдэн Z-ийн Z2 Z4-тэй ингэж таарна гэсэн юм байсан байна. За W 8 болохоор хасдаг нь 16 W4 нэмэх нь 256 тэнцүүдэг гэхгүй юу? Эндээс шууд их юм квадрат хэвчлээ бичиж тийм үү? W-ийн 4 зэрэг гэж байгаа. Энийг квадрат хасдаг нь 16 шид W-ийн 4 зэрэг нэмэх нь 256. Тэнцүүдэг гээд квадрат хэвчлээ гэж бодох юм бол W4 гэдэг юм маань тэгээд 1 2 гэж байгаа тийм үү? За хасах 16 юм бол хасахсаа нэмэх 16 нэмжсэн язгуур дор 16-гийн квадрат гэдэг чинь өөрөө 256 гарч байгаа. Хасах нь 4 ширхэг 256-тай үржтэн нэгтэй юу? Тэр квадрат хэвчлээ шүү дээ. Баах нь 2-тойгоо. Тэнцүүгээ тавьад үзсэн чинь 16 дээр нэмжсэн язгуур дор юу вэ? 256-тай тэгснэ хасах 3-тай юм шүү тий. 1 256 хасах нь 4 ширхэг 256 юм чинь тийм үү? Тэгвэл хасах 3-тай боллоо 2 боллоо гэхээр за язгуурыг гаргах чи гэхээр энэ бол 16 нэмж хасдаг нь 16 язгуур дор 3-тай тэгснэ I-тай юм шүү. Хуваах нь 2 гэхээр энэ бол 8 дээр нэмэх нь 8 язгуур дор 3 I. Эсвэл 8-аас хасдаг нь 8 язгуур дор 3 I юм байна. W-ийн 4 зэрэг тэнцүү тий. W-ийн 4 зэрэг тэнцүү. За W-ийн 4 зэрэг тэнцүү энэ гэдэг чинь болохоор манай нөгөө нэг Z4 тэнцүү гэж бодож ирсэн. Z1, Z2, Z3, Z4-ийн шийд маань байгаа. Энэ болохоор гэхээр би энэ хасах гэдгийг ашиглах гэдэг байхгүй юу? Энд дэр ингээд X, Y координаттай тийм үү? За X нь 1 юм байна, Y нь 2 юм байна гэх юм бол энд зэг гараад ирж шүү дээ. X нь Y нь хасах 2 юм байна гэх юм бол нөгөө дэшгээ зэг гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр манай шийдүүд болохоор ингэж гарч ирэх гэдэг байна. Илээ нэг пик бахан 12-тай Z1, Z2, Z3, Z4 гарч ирсэн тийм үү. Тэгсэн чинь одоо W1, W2, W3, W4 нь ингэж гарахгүйгээр W-ийн за энэ дөрв бол шийд болно. Нэмээд нэг хасахтай тий. Z нь энэний сөрөгтэйг энэ дэр болохоор яг сөрөгтэйг гэхээр ийшээ ороод ирэх үү. За энэний сөрөгтэй гэхээр тэгвэл дээшгээ эргэлүүн орлоо. Энэний сөрөгтэй гэхээр дээшгээ орлоо гэдэг. Ийм W1-ээс W8 болохоор иймэрхүү шийдэл гарч ирэх гэдэг байхгүй. Тэгээ өнцгийнхөө баг дараалалаар W1-ээс нь бичлэх юм бол энэ W1, энэ 2, 3 нь энэ дээр 5, энэ дээр 7 нь гэж жагаад юу вэ? Энэ дээр ерөөсө 1 3 5 7 нь болохоор бусад шийдгээд нөгөө өмнөх бодлогынхаа шийдтэй таах юм байна гэдэг. За W1-ийг W8 гэдвэ. Тэгэхээр W1 нь энд байна, W8 нь энд байна. Энэ болохоор одоо дээшээгээ юу илээ? Нөгөө пик бахан 12 өнцөг. Энэ болохоор бол доошогоо үстэй. Доошогоо хасах пик бахан 12 гэж ütсэн ч болно. Аль эсвэл нөгөө 360-аас хасдаг нь энэ гэж ütсэн ч болно. Энэ чинь үржчихээр энэ өнцгүүд нь бол хоорондоо устгалцаад тэгээд их 2Y-гийн IP бахан 12 үржигдэх нь 2Y-гийн юу гэдэлээ I 2P-гээс хасдаг нь пик бахан 12 гэж тавьчих тий. Тэр энэ нэрийг үржихээр бол зүгээр 4-ийн тохирч ирнэ гэх гэдэг байхгүй. За энэ зүйл 4 гэж тавьчих. Нүдэн W 3 W4 гинэ. W1 2 гэснээр 3 нь нүү. 3 4 2-ыг үржихээр яах вэ? Энд чинь тэгвэл болохоор эрдээр нэмэх нь жоохон гэсэн өнцөг байгааз. Энд дэр тэгвэл жоохныг нэмээд эрийг нэмчихээр болохоор энэ дэр гарч ирэх гэдэг байхгүй юу? Ерөөсөө нөгөө ишигээ А гэдэг чинь ишигээ тэгвэл хасхай гэсэн үг үстэй. Тэ? Тэгээ уртлынх нь 2 болон 2-ыг нь үржээд өнцгүүдийг нь үржихээр болохоор хасхай гарч ирэх юм байна. 2 2-ийн 4 юм байна гэхээр хасах 4 А юм шүү тэгвэл. Тэгэд энэ дэр энэ дэр энэ дэр за тэгвэл X нь бас хасгаар бичиж байгаа юм даа хас 4 А гэдэг чи. За гарч ирсэн үгнүүд гэх юм бол иймэрхүү үгнүүд байна. Нэг скриншот хийгээд цаашлаад байгаарай. Ер нь жоохон яач багтаах гэж оролдож хийлээ. План байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.